Баярлалаа. За баруун бүрийн усын эрчим хүчний системийн энэ асуудлыг бол татвараас чөлөөлөх асуудлыг нь бол дэмжиж байгаамаа. Хоёрдугаарт бол манай Завхан аймагт баригдж байгаа Могон голын цахилгаан станцын 60 мегаваттын асуудал бол манай баруун бүсийн төдийгүй Оросын холбооны улсаас одоо эрчим хүч худалдаж авах асуудлыг бол бүрэн зогсооход хамгийн найдвартай их үүсвэр болох юм том бүтээн босголтын ажлыг хийж байгаа. За энэ ажлыг манай эрчим хүчний яам маш сайн дэмжиж хамтран ажиллаж байгаа явдалд нь бас завханчуудын нэрийн өмнөөс за говьалтайхны нэрийн өмнөөс хөсгөлчүүдийн нэрийн өмнөөс бас талархал илэрхийлье гэж бодож байна. За тэгвэл бид нар энэ асуудлыг дэмжиж байна гэдээ бас суух биш. Өнөөдөр ер нь Монгол улсад төр хувийн хвшлийг дэмжих энэ одоо түншлэлийн бизнес нь гарсан бичиг баримт нь бол бас тодорхой хэмжээгээр урагшлах шаардлагатай байна. Магадгүй манай Завхан аймагт хийгдсэн энэ дулааны цахилгаан станц барих энэ асуудал бол концессийн хуулиар хийгдэж байгаа. Тэр тусмаа баруун аслагдсан аймагт хийгдэж байгаа хамгийн анхны гэрээгээр хийгдсэн том хөрөнгө оруулалтын ажлаа. Тийм учраас энэ нэмэгдсэн өртгийн албан дотор болон галын дотроос чөлөөлөх асуудлыг нь энэний одоо хүрээнд давхар шийдвэрлээд явах боломжтой юу? Ингэж чадах юм бол өнөөдөр концессийн хуулиар төр түлээлгэж өгөхдөө төрөөс үзүүлж байгаа дэмжлэг нь өөрөө энэ байх юмаа гэдэг одоо асуудал нь бол ойлгомжтой төр хүлээж авна. Тийм учраас эндээ бол ядаж энэ татварын бодлогоороо дэмжиж энэ ажлыг арай эрчимжүүлэх, шуурхаа явуулах ийм одоо нөхцөл боломжийг нь бас хангаж өгөөч гэсэн ийм одоо саналыг зоригт дарга тавих гэдэг. Ер нь зүгээр ингээд сүүлийн үед анзаараад байхад ер нь бодит хөрөнгө оруулалт хийж байгаа хувийн хвшлийн салбарынхныгаа дэмжих асуудал дээр бол нэлээд хойрог байгаамаа. Ер нь бол манай хувийн хвшлийг дэмжих гээд байгаа юм шиг, эс дэмжих гээд байгаа юм шиг юм яригдаг. Энэ бол концессийн хуулиар төр өөрөө эргээж хурааж авах учраас энийг бол төрөөс бодлогоор татварын бодлогоор л дэмжих хэрэгтэй. Төр мэдээж одоо хөрөнгө оруулалт хийгээд мөнгө төгрөг өгч чадахгүй байхаа. Гэхдээ хамгийн гол нь дэмжлэг үзүүлэх нь бол өөрөө татварын бодлогоороо дэмжигдэх юм боломжтой учраас энэ тогтвортой байдлын гэрээг нь хийгээд энэ асуудлыг нэлээд одоо шуурхаа дэмжиж өгөөд энэ ажлыг эрчимтэй хийлгэж чадах юм бол 2012 оны 6 дугаар сард магадгүй эхний блокийг одоо хийх цаана бол манай тэр бүс нутагт маш том татвар төлөгч аж ахуйн нэгжийг бий болгох, цаана олон мянган ажлын байр бий болох, цаана маш олон хүнийг одоо орлоготой амьдрах, за түүнийг дагсан маш олон ажлын байр бий болох ийм одоо боломж болцоо бүрж байгаа нь өнөөдөр бидний засгийн газрын хурлаас тавьж байгаа ажилгүйд ядуурлыг бойруулахад бодтой дэмжлэг тусалцаа болно гэж үзэж байгаа. Тийм учраас энэ төр хувийн хвшлийн түншлэлийн суурь бодлогоо бас бол баримтлаад энэ асуудлыг шийдвэрлэхэд зориг цайдаа тодорхой бодлого одоо хэлж ярьж өгөөч гэсэн ийм одоо саналтай байна. Үнэхээр тоног төхөөрөмжийг нь оруулж ирэхэд бол нэлээд их хэмжээний хөрөнгө бол гарах нь зайлшгүй шаардлагатай байгаа. Тэнд бол ойролцоогоор 450 шинэ ажлын байр бий болж байгаа. Тийм учраас тэр бүс нутагт бол ийм ажлагчдын орон сууц баягийн хотхон бүтэн одоо бий болохын боломж бүрдэж байгаа учраас энэ бол өнөөдөр манай баруун бүсийн хөгжил маш үнэтэй хувь нэмэр болно гэж үзэж байгаа учраас энэ асуудлуудыг танд одоо тодорхой байдлаар хариулж өгөөч гэсэн тийм асуулт байна. За оюун хорол гишүүний асуултанд хариулахад бол засгийн газраас нэг удаа улсын хурлаа оруулж ирсэн юм аа. Тэр нь бол ганцхан Могон голын төсөл гэлтгүү Монгол улсад одоо шинээр баригдах цахилгаан станцуудыг тэрсэн цахилгаан станцуудын оруулж ирэх нөгөө тоног төхөөрөмжийн нөөцийг айлаас чөлөөлөх тухай асуудал. Монгол улсад бол угаасаа үйлдвэрлэгддэг тоног төхөөрөмж. Манайд бол нөгөө өөрөө эрчим хүчний тариф нь угаасаа бос тийм өрсөлдөх чадвар багтай гадны хөрөнгө оруулагчийг татах боломж нь их тийм сул учраас тэрэн дээр нэмэт нөөц галын тариф аваад байхлаар улмал нөгөө тариф нэмэгдэх гэдэг. Хэрэглэгчдэр очдог тариф нэмэгдэх гэдэг. Тийм учраас бол бид нэр засгийн газраас нэг удаа оруулж ирээд бол яг нэлээ маргаан үссэн ш та нар маань санаж байгаа хурал дээр тийм маргаан үсээд хүнсний одоо бараатай хамт энийг оруулж ирлээ гэдэг утгаар нь татуулсан. Татсан маш их маргаан үссэн учраас. Тэгээ одоо сангийн яам бол ганцхан цахилгаан станц биш. Бид нар бол юу гэж үзэж байгаа гэхээр Монгол улсад нөгөө аж үйлдвэрийн паркуудад байгаа ялангуяа нөгөө боловсруулах үйлдвэр, нөгөө зэс сайлуулах үйлдвэр, нүүр шингэрүүлэх, нөгөө одоо гангийн үйлдвэр энэ тоног төхөөрөмжийг нөөц галаас одоо чөлөөлөх шаардлагатай байна гэж бид нар үзээд байн сангийн яамд байгаа бичээд сангийн яам бол юу гэж бид нар тариу өгöd байгаа гэхээр нэгдсэн журмаар бид нар нөөц галын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар одоо хууль өргөн барина гэдэг байгаа. Тэгэхдээ одоо сүүлийн үед дэндүү их одоо бид нар цаг алдаж байгаа учраас бид нар тусгаал нь дахиж их хурлаар оруулж ирүүлнэ. Тэгэхдээ бол энэ бол цахилгаан станц
дахиад хэлье боловсруулах үйлдвэрийн нөөцгөөлийн тоног төхөөрөмжн дээр л яригдж байгаа шүү дээ. Өөр бүтээгдэхүүн биш. Тоног төхөөрөмжн дээр яригдж байгаа. Тийм учраас энийг бол бид нар улсын их хурл дээр оруулж ирнэ. Одоо тэгээд хилцэгдэх бололцоо гарнаа гэдэг бол хэлсэн юм аа. За, оюун хорол. Нэмээд асуу. Зоригцоотой харин ингэж ярьсаар хагаад бид нар дахиад 3 сар алдчихад байгаа байхгүй одоо. Тийм учраас энэ асуудлыг цаг хугацаа алдалгүй бизнес ажил гэдэг амьдрал үргэлжилж штэ. Тийм учраас цаг хугацаа алдах тусмал энэ ажил нь зогсоод удаад байгаа учраас одоо өөрөө бид маш том тоног төхөөрөмжүүд, техник тоног төхөөрөмжүүд нь орж ирж байгаа учраас засгийн газрын хуралдаанаараа яаралтай хэлцээд энэ хуулийг оруулж ирээч. За өнөөдөр зөвхөн сангийн сайд алга байна. Үнэхээр сангийн сайд энэ асуудалд бас анхааралтай хандаж өгмөр байгаа маа манай сангийн ам. Ингээд за байж яг гэд ингээд байлгаад ахаар цаана явж байгаа бизнес үйл ажиллагаа нь бол маш удаашралтай яваад байгаа учраас энэ асуудлыг жоохон яаралтай төлхөө хурдан шийдвэрлэж оруулж ирээч гэж танаас хүсэж байна.